Дараагийн мэдээлэл Неслийн улс төрийн энэ өдрүүдэд 2 давхар хөдөлгөөнд оржээ. За нэг талд нь хотын удирдлагын иргэдтэй оноо олгодог болох бодлогын түвшний шин санаачлага, за нөгөө талд нь нам доторх эрх мэдлийн тэнцвэрийг өөрчлөх оролдлого зэрэгцээ өрнөж байна. За тухайлх юм бол нийслэл автобусаар зорчсон, алхсан, эсвэл дугуйн унсан иргэнд оноо олгодог болгохоор ярилцаж байгаа юм. За гэхдээ онооны бодлоготой болох хэсэг эцсийн шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэж гаргана. За харин хотын даргаыг солих, дараагийн дарга нь хэн болох асуудал нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралцсны дараагаар нь хэн сонгогдохоос хамаарч тодорхойлох юм а. Нийслэл автобусаар зорчсон, алхсан, эсвэл дугуйн унсан иргэнд оноо олгодог болгохоор ярилцаж байна. Ингэхдээ цуглуулсан оноогоо хотын тодорхой үйлчилгээнд ашиглах боломжтой байдлаар зохицуулахаар судалж эхэлжээ. Энэ журмыг нийслэлийн засаг даргын дэргэдэх зөвлөлөөр хилцсэн бөгөөд одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцэж эцсийн шийдвэрийг гаргана. Ногоон карт онооны систем нь зарчмын хувьд буруу биш. Гэвч энэ нь суурь асуудлыг орлох шийдэл биш гэдгийг санах хэрэгтэй. Алхах замгүй хотод алхсанд оноо өгөх, дугуйн замгүй гудамжинд дугуйн унсанд нь урамшуулгах нь логикгүй санал. Ийм төрлийн оноо урамшууллын систем өмнө нь ч яригдж байсан ч иргэнийг оноогоор үнэлж байна, нийгмийн ялгаа бий болгоно гэх шүүмжлэл дагуулсан удаатай. Ногоон карт гэдэг байгаль орчиндөө ээлтэй зөв зуршилтай иргэд байх юм бол тэрэн дээр оноо цуглуулаад тодорхой хэмжээний хөнгөлт эдэлдэг байхаар л энэ талаар журмыг боломжсуулж байна. Улаанбаатар хотод нэг номерт хүн явган алхах, чөлөөтэй алхах буюу хашаагүй нийтийн эдэлбэр газартай, нийтийн замтай байхаар нэгдүгürt явган, хоёрдугürt нийтийн тээврийн эрсэл гэдэг энэ бодлого бол бид бүх бодлого төлөлтөд уялдуулчихж байгаа. Нөгөө талд нийслэлийн Монгол Ардын намын хорооны түвшинд илүү хатуу улс төр өрнөж эхэллээ. Даргаа солих асуудал албан ёсоор ил болоогүй ч хөшгөний ард идэвхтэй яригдж эхэлсэн. Хот байгуулалт барилга орон суучлалтын сайд Батамгалангийн нэрийг хотын дарга Нямбаатартай өрсөлдөх хүчтэй хүн хэмээн улс төр өрөөнд идэвхтэй шидэж эхэлсэн нь бодит өрсөлдөөнөөс илүүтэй нам доторх стратеги алхам байж болзошгүй. Өмнөх жишгүүдийг санавал Монгол Ардын нам тодорхой нэг улс төрчийн нэрийг олон нийтийн орон зайд халаалт маягаар гаргаж бодит өрсөлдөгчийг сүйдэрт үлдээдэг арга барилаа удаа ашиглаж ирсэн. Тиймдээч Батамгалан сайд өөртөө итгэлтэйгээр өнөөдөр хотын дарга болохгүй гэж ярьлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намын удирдах зөвлөл одоо шийдвэр гаргаагүй байгаа. Аймаг орон нутгууд мэдээж манай намын дүрм заасны дагуу их хурлаа 31-р их хурлаасаа амжилттай хийж дууслаа. За мэдээж төв намаас удирдах зөвлөлөөс бас чиглэлүүд гарна. 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд одоо хуралддаг ийм л одоо хуучны уламжлалууд байгаа. Тэр хугацаанд бас хуралдах байх. Өнөөдөр бол яригдсан юм юу ч байхгүй. Нийслэлийн улс төрд бодит өрсөлдөөн ямар улс төрчтэй хооронд өрнөх вэ гэдэг нь хотын Монгол Ардын намын хороо уралдаж даргаараа хэнийг сонгосноос илүү тодорхой болж эхэлнэ. Гэхдээ эцсийн шийдвэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хилцэж дэмжин ерөнхий сайд батламжилснаар харна. Одоогийн улс төр өрнөлөөс харахад Монгол Ардын намын дотоод стратеги нэр шидэгч жинхэнэ хувилбарыг гаргах хуучин загвараараа дахин ажиллаж эхэлснийг анзаарах учиртай юм а.